Сайн байцгаана уу? Өнөөдөр 3 төрлийн овёсны бичээ хийж үзүүлье. Ямар ч төрлийн нэмэлт тайлцгүй овёс ашиглаж болно. Хамгийн ихнийх нь банантай чигмэг. 6 ширхэг амттанд орох орц ба хэмжээ. За хамгийн эхлээд банана нухна. 1 юм уу 2 банан хийн. За үүнийхэн дараагаар өндөг хийн. Cinnamon, vanilla хийж сайт руу утгаж өгнө. Овёс нь сайн чанарын нүүрс ус бөгөөд эслэгээр маш баялаг. Бусад үр тариаг бодох юм бол уураг болон тосны агуулмж ихтэй. Үүний дараа нэг жижиг аяга овёс нэмж өгнө. Овёс маань нунтаг бүхэлгээд ямар ч хэлбэртэй байж болно. Хар шоколад нэмэхээр их гоё амттай болдог. Зураг маань нэг иймэрхүү боллоо. Халтгаараа хэмжээг нь авч тавиад дараа нь хэлбэрийн цасаад өгнө. Энэ амттай маань маш зөөлхөн, өглөө идэхэд их тохиромжтой. Банан хурдан харалдаг тул 2-3 өдрийн дотор эдхийг зөвлөж байна. Хийхэд маш хурдан, муу амархан учраас тухай бүрт нь шинээр нь хийж идээрэй. Хоёр дахь жигмэг бол үр тарианы жигмэг сахарыг агч модны сиропоор орлуулж өгсөн. Миний хувьд чихрийн жижинтэй хүн зориулж хийсэн учраас ямар нэгэн үзэн шоколад хийгээгүй самар хийж өгсөн байгаа. Мөн жигмэгээ баяжуулж өгөхөөднээс алмондны гурил адилтэр маалингийн үр буюу флаксид хийж өгсөн. Та бүхэн заавал хийх шаардлагагүй. Эсвэл чиа сид ч юм уу гэрт байгаа ямар нэг үрээрээ хийгээд баяжуулаад өгч болно. Maple syrup нь 100% байгалийн гаралтай модноос гаргаж авдаг сироп байгаа. Сахарыг бодох юм бол цусан дахь сахарыг ихсэх нь хамаагүй бага. За овёсныхаа хэмжээ харж агаад багаар шингэн орцсон нэмээд өгөөрэй. Чихрийн шижинтэй хүнд ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүд хариутай байдаг. Чихрийн шижинтэй хүмүүс хамттай мэдмээр байвал энэ бичээнийг хийгээд идэхэд их зүгээр үр тарианы цуглуулга байгаа. Мэдээж хамт оруулахын тулд сироп бис учраас өдөр болгон идэж болохгүй. 7 хоногта 2-3 ширхэг идэхэд зүгээрээ. Энэ жор маань эмчилгээний жор биш. Би гэр бүлийн хүмүүстэй зориулж хийж өгсөн бичээн байгаа. 3 дахь жигмэг маань үзэнтэй жигмэг байгаа. Энэ бичээнд цагаан гурил, сахар орсон. Гэрт хийж байгаа жигмэгүүд маань ам туруулагч, өнөр оруулагч, хадгалагч байцгүй учраас 7-14 хоногийн дотор эдхийг зөвлөж байна. Цагаан гурил дээр заавал нунтаг овёс хийх албагүй. Бүхэл овёс бас хийж болно. Орцуудаа хойлохдоо эхлээд шингэн эсвэл хөөрэ орцнуудаа хойлоод дараа нь энэ хоёр орцоо хольж байгаарай. Гурил сахартай бичээ маань нөгөө өрөө бодох юм бол илүү амттай, зөөлхөн, илүү чихэрлэг болдог. Овёсыг бор хоолнд орж буй нялх хөөхтүүд, хөгшрөн хүмүүс, зам эмчилгээний заалттай байгаа хүмүүс хүртэл идэхэд маш тохиромжтой. Тогтмол эзнэр холестерин болон цусан дахь сахарыг бууруулдаг. Түүнчлэн монголчуудын дунд түгээмэл байдаг зүрх судасны өвчлөлүүдээс хүртэл урьдчилан сэргийлэхэд эрг нөлөөтэй. Өглөөний цайн дээрээ овёсыг идээд гарахад маш уяг байдаг учраас жингээ барьж байгаа хүмүүс хүртэл идэхэд маш тохиромжтой. Холцоодоо нэмээд зуурмаг маань бэлэн боллоо. Бүх жигмгүүдээ 350 Фаренхайт эсвэл 180 Цельсид 18-аас 20 минут хийж болгоно. Бичээний болгож байх хооронд нэг юм үзүүлье. Хийж байх явцад амттан маань үлдвэл хүнсний скотчнд ороод хөлдөөгчөнд хийгээрэй. Мөн идмээр санагдсан үедээ тухай бүрд нь тухайкандаа хийгээд шинээр хийж идээрэй. Ямар гоё өнөртөж байна гэж. Жигмэг дээрээ самар, үзэм, шоколад, газрын самар нэмэхэд бас их гоё болдог. Овёсыг өдөр тутамдаа идэж хөвшөөрэй. Баярлалаа, баяртай.